За бүгд найрамдагтад ард улс бол Америкийн нэгдсэн улсын хоёрын төлөөлөгчид худалдааны дантай холбоотойгоор уулзалтыг Лондон хотноо эхлүүлээд байна. За тэд 6 дугаар сарын 8-наас 13-ны хооронд бол уулзах товтой байгаа. За зөвхөн худалдааны хилцлийн талаар ярилцсан гэдэг энэхүү уулзалтын үр дүнд ер нь хэрхэн гарах вэ гэдэг бол гол анхаарал хөрөнгө оруулагчдын гол анхаарлын цэг болоод байгаа гэж хэлэхэд болно. За яг одоогийн байдлаар бүгд найрамдагтад ард улс болон Америкийн нэгдсэн улс хоёрын хооронд арилжаагдж байгаа худалдааны эргэлт бол 600 тэрбум доллар морчмоор бол үнэлэгдэж байгаа. За яг энэ хооронд S&P 500 бас бүх цаг үеийн дээд ханшаа бас эвдэх төлөвтэй байна. Тэгэхээр Нёгоос асуухад ер нь энэ уулзалтын хэлэлцээрийн үр дүн зах зээлд ер нь цааш яаж хүлээлгэх бол ямар хүлээлттэй байна зах зээл? Энэхүү уулзалтын хүлээлт бол одоо хөрөнгө оруулагчдын хувьд бол маш сонирхолтой яг хөрөнгө оруулалт хийх үгүй гэдэг шийдвэрийг бол гаргахад бол нэлээдгүй түлхэж болох ийм мэдээлэл байгаа. За учир нь өнгөрсөн 5 сарын 12-нд болсон Женевт уулзалт бол ойролцоогоор Америкийн нэгдсэн улс Хятад улсад 30% тариф, за Хятад улс Америкийн нэгдсэн улсад 10% тариф гэдгийг бол ерөнхий ярилцсан. За ингээд яг гарын үсэг зурах одоо нөхцөл бүрдэхүүгүй юу гэдгийг бол ерөнхийдөө хөрөнгө оруулагчид бол арилжаачид бол ажиглаж харж байгаа. За ингээд үндсэн суур одоо үзүүлэлтүүд буюу за Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр бол байгаа тэрхүү тоон дата мэдээллүүд одоо эерэг байгаа учраас цаашдаа хэрвээ энэхүү гарын үсэг зурж за 30 10 гэдэг хувийн энэхүү татварууд тавигдах юм бол баталгаажна гэсэн үг. За баталгаажснаар цаашдаа бол илүү хөрөнгө оруулагчдын хувьд одоо хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх энэхүү боломжийг нээх ийм одоо нөхцөлтэй байна. Гэсэн хэдий ч яг өнөөдрийн байдлаар бол харьцангуй бас зах зээл дээр бол хүлээлттэй буюу тэрхүү яг сүүлийн мэдээллийг бол хүлээж байна гэж ойлгож байна. Тэгэхээр үргэлжлүүлээд Хятадын эдийн засгтай холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэе. За Хятадын хэрэглээний үнийн индекс 4 дахь сарда дараалан унсан үзүүлэлттэй гарсан байна. Тэгэхээр Хятад улсын эдийн засгийн өсөлт бас удаашрж байгаа дефляцийн нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарлаж болохоор байгаа. Тэгэхээр яг ер нь эдийн засгийн макро эдийн засгийн үүднээс авч үзвэл 4 удаа хэрэглээний үнийн индекс унана гэдгийг нь ер нь юу илэрхийлж байгаа гэж ойлгож болох вэ нэ? Тэгэхээр яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол Хятадын хэрэглээний үнийн индекс буюу за зүгээр бидний одоо энгийн хэрэглээ гэж ойлгож болно. Энэхүү хэрэглээ бол одоо багасж байгаа буюу бараа бүтээгдэхүүний үнэлгээ айжим удаанаар өсөхгүй байгаа гэдэг тэр одоо нөхцөл юм байгаа. За ер нь бол эдийн засгийн тэлэлтийг хамгийн том одоо дэмжих одоо энэхүү дата мэдээлэл юу гэдэг вэ гэхээр хэрэглээний үнийн индекс байдаг. За хэрэглээний үнийн индекс бол тодорхой хэмжээний төвшөнд буюу за Америкийн нэгдсэн улсад бол одоо 2% дээр гэж үздэг. За Монгол улсад бол 4-8% буюу инфляцийн түвшинд 4-8% таа байх юм бол эдийн засгийн өсөлт бүрднэ гэж үздэг бол Хятад улс дээр бол мөн адилхан 2% дээр байгаа. Тэгэхээр энэхүү үзүүлэлт бол хас хувьтай буюу дефляц руу шилжсэн байгаа нь өөрөө эдийн засгийг цаашдаа өсөлтийг бол удаашруулахаас гадна бүр бууруулах ийм нөхцөл рүү бол одоо түлхдэг гэж ойлгож байна. Тийм учраас инфляцийн нөхцөл бол харьцангуй яг байх ёстой байрандаа хэмжээндээ байвал энэ бол сайн гэж үзэгддэг. Дефляц бол одоо ямар ч тохиолдолд бол одоо сайн байх боломжгүй. Учир нь бол үйлдвэрлэгч нар өөрсдийн бараа бүтээгдэхүүнөө хямдруулж зах зээл дээр зарах тэрхүү нөхцөлийг бол дефляц одоо үүсгэж идэг гэсэн. Тийм учраас одоо үйлдвэрлэгч нар ашиг бага олно. Ашиг бага олохын хэрээр одоо ажилчдын цалин багасна. За ингэснээр бол эдийн засгийн бол одоо өсөлт бол орох боломжийг бол хөнжийдгээ гэж ойлгож байна. Тийм учраас Хятадын энэ удаагийн үзүүлэлт дахин хасахтай гарснаар буюу өнгөрсөн 2 дугаар сараас хойшоо 4 дахь удаага хасахтай гарч байгаа энэ нөхцөл бол Хятадын эдийн засаг ерөнхийдөө хумилт руу бол бас ингээд шилжиж байгаа энэ нөхцөлийг бол харуулж байгаа. Уг нь бол Хятад улсын хэрэглээг дэмжихийн тулд бол одоо маш хямдхан зээлүүдийг бол банкуд бол олгож байгаа гэдгийг хүн дээр дутхан зүйтэй. За үүнээс гадна interest rate буюу бодлогын хүүг бол өнөөдрийн байдлаар бол Хятад улс 3% дээр бол байлгаж байгаа. Буюу за улс дэлхийн улс орнуудын хувьд бол маш багаар байлгаж байгаа улс орнуудын нэг одоо Хятад улс байгаа. Тийм учраас чадхаа хийгээд байгаа мөртлөөсөө энэ өөрөө одоо дефляц руу шилжчихсэн байгаа энэ хүн нөхцөл бол одоо зээл дээр хамгийн одоо хүнд байдлыг үүсгэж байгаа гэж ойлгож байна. За бусдаар бол Америкийн нэгдсэн улс юм уу эсвэл одоо Европын холбоог харах юм бол эргээд инфляц бол зөрөлтөд төвшөндөө хүрсэн. За түүнээс гадна дахиад үргэлжлүүлээд interest rate буюу бодлогын хүүг буулгаад зах зээлийг тэлэх бодлого нь бол амжилттай хэрэгжиж байгаа бол Хятадын хувьд бол энэхүү яг нөхцөл байдал бол яг бүрэн хэрэгжихгүй байгаа учраас бол Хятадын эдийн засаг илүү агших тал руугаа явж байна гэж бол ойлгож байна. Тэгэхээр энэ гайланд тарифын асуудал ер нь яригдж эхэлснээс хойш бүгд найрамдагтад бид нар бас өмнөх хөтөлбөр дээр бас танилцуулж байсан бүгд найрамдагтад ард улсын үйлдвэрлэлийн индексүүд бас бууралттай гарч байгаа гэдэг мэдээллийг бас хүргэж байсан. Тэгэхээр
Ер нь энэ одоо яг одоогийн 5 дугаар сарын 14-нд Женевт болсон хэлцлийн дагуу буюу за тэрийг яг одоогийн байдлаар Лондон хотод болж байгаа хилэлцээр баталгаажуулж чадвал буюу за Америк нэгдсэн улсын зүгээс бүгд найрамдагтад ард улсад үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд 30% дотор зарим хятадын зүгээс эсрэг хувилбар нь болохоор 10% дотор нэмэгдүүлэх магадлалтай байгаа. Тэгэхээр энэ хоёр ингэж баталгаажиж чадвал ер нь хятадын үйлдвэрлэл буцаагаас сэргэх боломжтой индексүүд ер нь буцаагаад өсөх боломжтой гэж харж байна. Тэгэхээр яг өнгөрсөн өдөр гарсан датагаар харах юм бол PPI гэж хэлдэг. Producer Price Index буюу за үйлдвэрлэлийн үнийн индекс гэж байгаа. Тэгэхээр хятадын хувьд бол үйлдвэрлэлийн үнийн индекс 3.3% буюу маш хүчтэй унж байгаа нөхцөл бол юунаас болж үүссэн гэхээр мэдээж тарифын асуудлаас болж бол хятадын үйлдвэрлэгч нар илүү бараа бүтээгдэхүүний одоо буюу за нөөцөө татах одоо тэрхүү нөхцөл бол багассан. Учир нь бол хэрвээ Америк нэгдсэн улс өндөр татвар тавих юм бол мэдээж Америк нэгдсэн улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох боломж бол хомс болох учраас хятадын үйлдвэрүүд бол ерөнхийдөө өөрсдийнхөө ашигт ажиллагааг бол бодож бол энэгээр одоо үйлдвэрлэлийн хэмжээг бол одоо багасгасантай холбоотой. За ингэснээр бол мэдээж тухайн одоо үйлдвэрийн ашиг олох боломж бол одоо багасж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ямар ч гэсэн өнөөдрийн энэхүү ихсэн уулзалтаар бол Лондонгийн уулзалтаар бол мэдээж тодорхой хэмжээний үр дүнгүүдэд хүрээд эцсийн байдлаар гарын үсэг зурх юм бол энэ цаашдаа бол өнөөдрийн унтсан байгаа хятадын үйлдвэрлэлийн индекс бол эргээд одоо өсөлт рүү шилжих магадлал бол одоо нэмэгдэж байгаа гэж ойлгож байна. За энэ бол мэдээж 30% гэдэг бол өмнөх байсан буюу за de minimis хөтөлбөр бол тэг доллар гэсэн 800 хүртэлх долларын одоо бараа бүтээгдэхүүн Америк руу бол ямар ч татваргүй ордог байсан. За ингээд их хэмжээтэй бараанууд бол 10-аас 15% таа байсныг харьцуулахад бол 30% гэдэг бол мэдээж өндөр. Гэхдээ өнгөрсөн хугацаанд яригдчихсэн энэхүү 100 гаруй хувийн татваруудтай харьцуулахад бол 30% бол бас харьцангуй экспорт хийхээ зогсоох хэмжээний ийм одоо өндөр тариф биш учраас бол цаашдаа хятадын одоо энэхүү үйлдвэрүүд бол бараа бүтээгдэхүүнөө үйлдвэрлэж эдийн засгийнхаа одоо өсөлтийг бол дэмжихэд бол одоо илүү одоо хувь нэмрээ оруулах боломжтой болно гэсэн ийм гол санаа явж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд криптогийн талаар ярьцгаая. За биткойны ханш бүх цаг үеийн дээд ханшаа эвдэхэд тун ойрхон байна. Тэгэхээр яг биткойны ханшийн хувьд бол өнгөрсөн 4-р сараас эхлээд 120% яг одоогийн байдлаар өсөөд байна. Тэгэхээр биткойны ханш өсөж байгаатай холбоотойгоор за алт сизон буюу за алткойнуудын ханшийн өсөлтийн давалгаа эхлэх үү гэдэг хүлээлт бол хөрөнгө оруулагчдын хувьд бол үүсээд байгаа. За 2021 оны биткойны ханшийн хөдөлгөөтэй холбоотойгоор за биткойн бүх цаг үеийн ханшаад эвдсэний дараачаар алт сизон буюу за алткойны ханшийн өсөлтүүд бол ирж байсан. Тэгэхээр яг энэний өмнөх бүх цаг үеийн ханшийн дээд үзүүлэлт буюу 112,000 гэдэг ханшийн үзүүлэлтийн дараачаар яг иймэрхүү зүйлсүүд бол зах зээл дээр ажиглагдаагүй шүү дээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар биткойныг бүх цаг үеийн ханшийн дээд үзүүлэлтэд эвдэх боломжтой байна уу? За хэрвээ эвдчихвэл алт сизон ирэх боломжтой гэж харагдаж байна. Тэгэхээр алт сизон гэдэг ойлголтыг бол бүгдээрээ юунд дөрөв бас тайлбарлаж авч үзье. Алт сизон гэдэг бол биткойноос бусад одоо крипто одоо бүтээгдэхүүнүүд бол өсөлт орох энэхүү нөхцөлийг бол хэлдэг. За яагаад энэ нөхцөл бүрддэг вэ гэдэг нь бол маш чухал. За учир нь бол биткойн өөрөө нийт одоо энэхүү крипто зах зээлийнхаа нэлээдгүй томоохон хэсгүүдийг бол эзэлж идэг. За өнгөрсөн одоо 2021 оны энэхүү all time high буюу хамгийн өндөр түвшинд хүрж исэн энэ нөхцлүүдэд бол биткойн бол ойролцоогоор 70 орчим хувийнхаа маркет капыг дангаараа эзэлдэг байсан буюу зөвхөн крипто зах зээл дээр 70% нь бол биткойнд хөрөнгө оруулалтаа хийсэн байна гэдэг одоо тоон мэдээлэл гэсэн үг. За тэгэхээр энэхүү мэдээллийг бол бүгдээрээ чарт зураг дээр бол бас дэлгэцэн дээр харцгаая. За бидний энэхүү харж байгаа чарт зураглал бол биткойны доминанс буюу одоо нийт зах зээлдээ хэдий их хувийг эзэлж байгаа вэ гэдэг хуваар харуулсан ийм зураглал байж байгаа. Тэгэхээр өмнөх одоо all time high буюу 20 оны тэрхүү хамгийн өндөр түвшнөөс болвол одоо all time high-аас ерөнхийдөө нийт биткойны одоо зах зээлдээ эзлэх хэмжээ бол багасж байгаа нөхцөл байдлыг бол эндээс харж болно. За энэ бол ойролцоогоор 70 орчим хувиас бол одоо ундаг ийм үзүүлэлт байгаа. За тэгэхээр хамгийн өндөр одоо алткойны өсөлтийн үе гэх юм бол одоо бидний харж байгаа энэ хэсэг бол алткойны хамгийн өндөр өсөлтийн үе гэж ойлгож болно. За энэ бол 21 оны 20 оны сүүлчээс ахуулаад за 21 он 22 он хүртэл ерөнхийдөө үргэлжилсэн нөхцөл байдаг. Энэ цагуудад бол маш олон одоо дахин одоо
cryptocurrency-нууд өсдөг шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл дахиад ирэх үү буюу өнөөдрийн энэхүү биткойны dominance ойролцоогоор 64.5% та явж байгаа нөхцөл бол бидний сонирхлыг татж ийн гэсэн үг. За энэ магадгүй тодорхой хэмжээний ийм чайналаар явж байгаад ингээд өмнөх одоо түүхийн буюу 70 орчим хувь руу дөхөөд эндээс одоо жишээ нь унжих юм бол энэ дээр бол маш том altcoin season бол орж ирэх нь тодорхой шахуу асуудал байгаа. За яагаад тодорхой гэж хэлж байна вэ гэхлээр нийт ерөнхийдөө зах зээлийг бид нэг ийм одоо орон зай гэж авч үзэх юм бол одоо яг энэ үн дээр бол биткойн бол одоо багдаг хар нүхний үргийг гүйцэтгэдэг гэж хэлж болно. За хар нүх яадаг вэ гэвэл ойр хавьдаа байгаа бүх одоо BC-г өөртөө цуглуулад за ингээд дэлбэрч тесэрснээр бол одоо дараагийнхаа нөхцөл рүү тараагддаг шүү дээ. Тэгэхээр яг хөрөнгөний зах зээл дээр энийг бол хар нүхний эффект буюу эхлээд том бүтээгдэхүүн бол өөрлөгөө бүх мөнгөн хөрөнгийг цуглуулад за үүнээсээ бол цаашаага тараадаг буюу өөр бусад жижиг одоо бүтээгдэхүүнүүд рүү хөрөнгө оруулалтууд шилждэгэ гэж ойлгож байна. Тийм учраас яг энэ нөхцөлийг бол хөрөнгө оруулагчид маш сайн хүлээж авах хэрэгтэй. За мэдээж яг энэ даал гэдэг үнээс одоо хувиас бол доошоо буун гэж бол хэлэхэд хэцүү. Техник шинжилгээ бол зөвхөн өмнөх одоо түүхэн дээр одоо суурлаж тайлбарлагддаг учраас бидний хүлээж байгаа нөхцөл бол 70 орчмоос доошоо биткойны доминанс буюу хэр их одоо хэмжээ эзэлж ийн гэдэг хувь хэмжээ багасах юм бол энэ бол altcoin season одоо өсөх ийм боломжийг өгнө. Гэхдээ үүн дээр бол биткойны үнэлгээ бол ундаг бол асуудал байхгүй. Биткойн үргэлжлүүлэн үнэ нэмэгдүүлнэ. Гэхдээ нийт market cap-аас бол зах зээл рүү бусад зах зээл рүү бол одоо мөнгөн хөрөнгийг бол тараах энэ үйл явцаа гэж ойлгож байна. Тэгэхээр үргэлжлүүлээ chart master болонгаа эхлүүлж байна. Тэгэхээр маргааш буюу 6 дугаар сарын 11-ний 20 цаг 30 минутаас Америк нэгдсэн улсын 5 дугаар сарын хэрэглээний үнийн индекс танилцуулагдах гэж байна. За хэрэглээний үнийн индекс ямар гарсантай холбоотойгоор за Америк нэгдсэн улсын төв банкны зүгээс бодлогын хүүгээ нэмэгдүүлэх үү эсвэл бууруулах уу эсвэл хэвэндээ хадгалах уу гэдэг шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр хэрэглээний үнийн индекс ерөн зах зээл дээр ямар хүлээлтийг үүсгэж байна, ерөн Америк нэгдсэн улсын төв банк цаашид ямар мөнгөний бодлого баримтлах вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд номер дүүргэнэ. Баярлалаа. Тэгэхээр CPI буюу Consumer Price Index гэдэг ойлголт байгаа. За энийг бол монголоор хэрэглээний үнийн индекс гэж тайлбарладаг. За хэрэглээний үнийн индекс бол бид тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авдаг. За Монголд бол ойролцоогоор 415 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглээний сагс гэж авч үздэг байна. Тэгэхээр энэхүү сагсанд байгаа бараа бүтээгдэхүүний үн өссөн үү эсвэл буусан уу гэдэг ойлголтыг ярьдаг гэсэн үг. За мэдээж буун гэдэг ойлголт бол түрүүний бидний ярилцдаг дефляцийн асуудал байгаа. Тэгэхээр инфляц өөрөө яаж үүсдэг вэ гэдэг асуултыг бол үүнээс бол хариу нь олддог. Тэгэхээр хэрэглээний үн дээшээ өсөх тусам 1 жилийн хугацаанд таны хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүний үнэлгээний дундаж чинь хэдэн хувиар өссөн бэ гэдэг нь өөрөө инфляцийн тоо хэмжээ буюу хувь гэж ойлгож болно. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол одоо чинь Монголд 8.6% инфляцтай байгаа гэдэг бол бидний 415 нэр төрлийн барааг хэрэглэснээрээ 1 жилийн хугацаанд бол 8.6%-аар өссөн гэдгийг бол хэлж байна гэсэн. Тэгэхээр маргааш гарах энэхүү CPI мэдээлэл бол мэдээж макро эдийн засгийн хамгийн чухал мэдээлэлт бол тооцогддог. За жилийн энэ үеэр буюу ерөнхийдөө одоо жилийн дунд үед бол аял зугаалга болно. За хэрэглээ бол илүү их нэмэгддэг учраас ерөнхийдөө seasonality буюу зүү тогтол бол одоо жилийн дунд үед бол одоо инфляцийн түвшин бол одоо нэмэгдэж орж ирдэг. За тэрнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улс бол 2.5% дээр инфляцийн түвшинг бол хүлээж байна. Хэрвээ 2.5-аас дээшээгээ буюу 2.6-7-тоо гарах юм бол энэ бол мэдээж зах зээл дээр бол муу мэдээлэл болно. Учир нь 1 жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэлгээ бол хүлээжснээс өндрөөр өссөн гэдэг энэ үзүүл. За хэрвээ 2.5-аас доошоо буюу 2.4 дээр 2.3 дээр гарах юм бол энэ бол одоо хүлээлтээс бага буюу маш сайн үзүүлэлттэй гэж бол ойлгож болох юм байна. Тэгэхээр маргаашийн гарах мэдээлэл дээр бол хөрөнгө оруулагчид мөн адилхан чих 50 чагнаж хүлээж суугаа. Учир нь бол хэрвээ энэхүү нөхцөл байдал одоо эргээр одоо тусах юм бол буюу за харьцангуйгаар бас одоо инфляцийн түвшин тодорхой хэмжээгээр бага хувиар өссөн байх юм бол зах зээл бол мэдээж хөрөнгө оруулалтыг эргүүлээд одоо үргэлжлүүлэн хийх сонирхолтой болно. За энэ ч гэсэн цаашдаа бодлогын хүүнд бол одоо хэрхэх вэ гэдэгт бол нөлөөлөх юм байгаа маань. Тэгэхээр энэ хүү нөхцлүүдийг бол бид нар харьцуулж харъя. За өчигдөр гарсан хятадын дататай бол бид нар харьцуулж харах юм бол за хятад улс бол дефляцийн нөхцөлд очсон буюу за ойролцоогоор бол хасах хувьтай
шилжсэн байгааг бол бид ярьсан. За Америкийн нэгдсэн улс бол нэмэх хувьтай байгаа. За үүн дээр нэг зүйлийг тайлбарлахад бол Америкийн нэгдсэн улс харьцангуй interest rate буюу бодлогын хүүг доош нь буулгах зайтай байгаа. За энэ юу хэлж ийм гэхээр 4.5%-аас ойролцоогоор 3% руу буулгалаа гэхэд инфляцийн нөхцөл байдлыг бол мэдээж өдөөн. Гисэн хэдий ч зах зээлийг бол эргүүлээд одоо өсгөх энэ хандлага руу бол чиглүүлэх боломж байна гэдгийг бол хэлж ийн гэсэн үг. Хэрвээ нөхцөл байдал бол interest rate доошо буух юм бол зах зээл тэлнэ. За үүнтэй холбоотойгоор бол баг зэрэг бол инфляцууд нэмэгдээд явна. Тэгвэл хятадын хувьд биднэрт ямар боломж байгаа вэ гэхээр хятад өнөөдөр нөхцөл байдал бол одоо inflation rate бол одоо инфляцийн нөхцөл байдал хасгатай байгаа учраас дефляц руу шилжсэн байгаа учраас одоо энэхүү оруулж ирсэн төв банкны бодлогын interest rate-ийг бол өшөө доош нь болгож буулгах нь бол хятадын хувьд бол маш эрсдэлтэй болж байгаа гэж ойлгож байна. Хэрвээ энийг буулгах тусам зах зээл дээр бол одоо илүү эерэг хандлага орох боломжгүй болж эхэлнэ гэсэн. Тийм учраас хэрэглээг илүү дэмжиж байгаа буюу хямдхан зээл олдоод байгаа боловч хятадын одоо энэ хүү эдийн засгийн нөхцөл байдал бол одоо сайжрахгүй байгаа нь бол маш одоо төгшүүртэй ийм байдал руу шилжиж байна гэж ойлгож байна. Тэгэхээр анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ. Энэ удаагийн хөтөлбөрөөр бид Apple-ийн хамгийн том арга хэмжээ болох WWDC-ийн онцлог бүтээгдэхүүн функцүүдийн талаарх мэдээлэл хүргэлээ. Мөн хөрөнгийн зах зээлийн гол анхаарлаа хандуулаад байгаа сэдэв бол худалдааны дайны хилцлээ Лондонд үргэлжилж байгаа уулзалтын шинэ мэдээллийн талаар хуваалцлаа. Тэгэхээр дараагийн хөтөлбөрөөр иргэд уулзцгаая.